За галзуу бичлэг 27 хэлж байна. Тэгээд би нэг болон залуужуулах бичлэг гээд тоорлдог. Гэтэ яг үүндээ хэрвээ Монгол илүү нээлттэй нийгэм байсан бол хэрвээ хүмүүс жоохон гайгүй байсан бол би галзуу бичлэг гэж нэрлэмээр байсан. Яг галзуу бичлэг юм бэхээр угаасаа галзуу юм шиг зүйлс ярьдаг учраас галзуу бичлэг. Тэгээд надад нэг юм зовлон байдаг байхгүй юу? Нэг зовлон юм бэхээр би ярихгүй байвал зовдөг заяа. Би ингээ ярихгүй байхаараа зовдөг. Ингээд би чимээгүй байсан үед жилүүд надад байгаа. Тэгээ чимээгүй байсан үед тэтэч би хүмүүсийг алдсан. Чимээтэй байсан үедээ ч хүмүүсийг алдсан. Чимээтэй байсан үед нь хэдэн он юм бэхээр яг 19 онд би яг 20 настай турхай хүмүүс мэдчихэж байгаа. Турхай хүн байсан. Цаа болтой. Жигнэсээ тэгтээ би маш олон сүнслэг мэдрэмжүүдийг дотроо мэдэрч чаддаг. Тийм байсан. Маш олон сүнслэг биетүүдийг хардаг. Гэтэ тэрийг нэг тоохгүй тасцсан. Тэгээ маш олон зүйлээр ирээдүг тооцоолдог. Хүмүүсийн тухай боддог. Одоогийн ярьж байгаа зүйлсийнхаа бас нэлээдгүй хэсгийн тэр үедээ мэдэрч ирсэн, ойлгож ирсэн. Гол нь хоёр зүйл дутуу байсан. Тэр нь болохоор цаг үеийн дутуу байсан. Хоёрдугаар болохоор би хүмүүсийг сайн мэддэггүй байсан. Яг хоёр зүйл нөлөөлсөн баг. Нэг нь залуу байсан. Хоёрдугаар болохоор би өөрийгөө тэр хүмүүсийг тэр хэр тэнэг болох тухайн сайн дүгүүлдэж чадаагүй. Одоо болохоор би өөрийгөө галзуу тэнэг гэдэг юм муухай гэдэг хүнээс зөвшөөрсөн. Хүмүүсийг ч гэсэн хангалттай тэнэг юм байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ тэднийхээ би нэг л юм байна гэдгийг бодож байгаа. Тэг яг одоо яг ярих гэдэг сэдв болохоор тэр өөрийнхөө өөртөө тэнэг тухай биш. Одоо ярих гэдэг сэдв болохоор ирээдүйн тухай. За тэгэхээр ирээдүйн тухай ямар өгүүлбэрүүд байд юм бэ гэдэг гэж байна. За тэгэхээр энэ бол ирээдүйн тухай миний яриад ивэл бол Библиэл дээр зөндөө жишээ байгаа. Хүн төрлөختөн урт настай нэмсгүй байгаа тухай, бурхан хамт байгаа тухай, илчлэл ном дээр ч юм уу, зөвлөлийн ном дээр байгаа. Тэ одоор мэдээж бэлэгдээгүй. Тийм зөвлөлүүд байдаг. Гэтэ бид тэр тухай ярихгүй. Яг үл миний пэйж бол итгэж хүний тухай пэйж биш. Одоогоор итгэж хүний тухай пэйж биш. Зүгээр нэг юм 2 3 4 ном барьсан тэгээд тэнийг юм ярьдаг залуугийн тухай пэйж байхгүй юу? Өнөөдөр бол 2024 оны 11 сарын 29 ч юм уу 30 байгаа. Тэгээд ямар ч гэсэн тэр үед ер нь бол энэ тэр залуугийнхаа зүгээс яг энэ түгэж байгаа ном дээр юу байгааг нэрээ. Тэгэхээр эхний ном дээр байдаг. Эхний ном гэдэг нь 5 даслын 1930-ад оны ном дээр шүү. Тэр үед киномын нэг өгүүлбэр байдیں۔ Тэр болохоор юу юм бэ гэхээр чи ирээдүйд дахин сэргийх мэлмий. Ирээдүйд хүн төрөлхтөн ер нь их хүн харанхуй нойрноос сэрнэ. Одоо яг энэ хүн төрөлхтний байгаа цаг үе бол харанхуй дотроо нэлээд гүн харанхуй живцэн байгаа энэ цаг үе. Энэ гүн нойрноосоо сэрэхэд дахин сэргийх мэлмий бол маш чухал нөлөө үзүүлэх юм аа. Тэр хүмүүсийн болгож тэднэр лөө явуулж байгаа элчид болгож чамайг сонгосон. Тэр нь гэхдээ намайг биш шүү. Хурандаа Брэд Портыг сонгосон. Тэгээд тэр хурандаа маань үгтэй энэ чиний аваачих хэвээр заах хэвээр 5 дасгал ер нь хүндрэлтний тэр өөрчлөлтөнд бас нөлөө үзүүлнэ гэж хэлсэн байдаг. Тэр номон дээр 1930 онд яг энэ ном гарсан дээр хэлсэн. Дахиад хэлж байгаа энэ 40 жил хав дарагдсан. Тэгээ 1970-аад оны сүүлээс ерөнхийдөө хүмүүс жоохон уншиж эхэлсэн, сонирхож эхэлсэн. Юу вэ? Нэр хүн энерги битэй байлуу? Яагаад нэр 7 хүртэлтэй байлээ? Энэ юу залууж урах дасгал лээ гэдэг сонирхож эхэлсэн. Хоолтын сонирхож эхэлсэн. Гэхдээ ном дээр байгаа шиг үр дүн үзүүлээгүй. Тэгээ энэ ном ингээд өндөр левелээ аваад тэгээд хангалттай гэхдээ бас бүх хүнд бол хүрээгүй. Бас тэрийг би сүүлд мэдэрсэн. Яагаад гэвэл ерөөсөө төвдийн 5 дасгалыг сонсоогүй хүн ч гэсэн зөндөө байд юм билээ. Юу юм бэ? Юу залуужлахсан гэж сонсоогүй хүн зөндөө байдаг. Тэгэхээр энэ бас уул нь бол 2 сая 3 болоогдаад бестселлер болсон. Тийм ном мөртлөө бас яг хүрэх юмстай бүх зэгүүдтэй хөрөөгөлөд юм билээ. Тэгэхээр энэ зорилго биелэгдээгүй байгаа гэсэн үг. Энэ жоохон ерөөдөө цагтар байгаа гэсэн үг. Нөгөөх нь байна те. Нөгөөх нь болохоор одоо энэ миний байнга яриад байгаа энэ яг манай пэйжийн гол ном болох нэг ном байдаг. Тэгээ энэ болохоор Орос залуу урт наслаар төгсөмд очиод тэгээд суралцсан зүйлсээ тухай бичсэн тийм ном. Нэр нэг юм хэлэх юм чи намайг хүмүүс жоохон хурдан ярьдаг гэдэг. Би бичлэг хийх үедээ угаасаа бүр илүү хурдан ярьдаг. Би аюу их болон бодолцсон байдаг.
скрипт гэдэг юм уу те нэг текст бэлдээгүй эн чинь ноорог учраас бэлдээгүй байж байгаад нуулын бодож байгаа дөрвөлжлүүлээд амьд шууд лайв явдаг байхгүй. Нэгт магтаал биш жоо хүмүүс алцуулталт гэж магадгүй. Гэтэ яг тодорхой хэмжээний хөгжлийн төвшин битээд хийсний дараа шат таксны дараа мэдээж скриптүүд бидтэй хоолоо уншдаг ч юм уу эсвэл өөрөө хүнтэй ярьдаг нэг тиймэрхүү төвшин төргөөх одоогийн байгаа нөхцөлтэй хамгийн байж болох гайгүй үйлдвэрээр бичлэг хийгээд авч байгаа. За тэгээ энэ дээр болохоор яг ер нь бол бас яг тэр жишээ нь мөн гэсэн үг. Урт наслуулдаг сумын арай илүү апдейт хийсэн төв соёлыг түгэлэхийн тулд нэг хүнийг сонгоод тэр нь бол юу биш байсан, юу өөрөө нэг тийм сонирхолтой хүн биш. Ер нь нэг тийм амар урт насны мөнх насмас тиймэрхүү юм зүйл сонирхдаг хүн биш. Гэтэ хангалттай ирүүл байж байгаа л хорвоогоос буцах сонирхолтой тийм хүн байсан. Харин Петр Левин бол 20 хэдтэй залуу. 20 одоо 1991 онд баг энэ 20-тэй ч юм уу 21-тэй ч юм уу хэдтэй ч. Одоо ер нь бол нэг 50 гарсан байгаа хүн. Тэгээд тэр залуу ер нь бол чи сурсан зүйлээ яг хүмүүс чамаас асууж эхэлсэн үед нь түгээгээрээ тэгээд тэр үедээ яг энэ заалгасан бүх зүйлээ яг ном болгоод гаргаж олно, олон нийтэд хүргэж олно гэсэн. Тэгээд мэдээж 20-той залуужуулах дасгал сураад залуу болж харагдахгүй. 30-тай даач нэг тийм залууж харагдахгүй. Ер нь яг насаасаа залуу хүн юм байна да гэдэг нь хизээ харагдах вэ гэхээр 40 юм уу 50 настай харагдана. Тэгэхээр энэ Петр Левин яасан бах нь 50 наснда 50-тай хүн шиг биш харагдаад тахсан байна шүү дээ. Тийм. Тэгэхээр хүмүүс сонирхож гисэн байна те. Та яагаад ингэ 50-тай мөртлөө амар хувьтай юм шиг харагдсан бэ? Яагаад юм залуу харагдсан бэ гэж асууж гисэн байх нь уу? Энэ үед нь л манай хүн яг хүмүүс энэ соёлоо төгөөж эхэлсэн. Тэгээд дээрээс нь ном болгож арсан. Тэр нь болохоор энэ ном. Яг энэс гадна бас номнууд нь байдаг. Зарим нь бол фейк ном, хуурамч ном, зарим нь бол үнэн ном байгаа. Тэр нь болохоор Петр Левиний нэр дээр гаргасан хуурамч хүмүүс байж болно. Эсвэл өөрөө бас гэсэн байж болохоор. Гэхдээ ямар ч гэсэн би энэ хоёр зүйлийг нэг зүйлийг баталгаад байж чадна. Энэ бол яг энэ цогцолсохтын тухай заасан хэлбэр дээр ямар нэг алдаа байхгүй. Алдаа байхгүй гэдгийг би чэнтэй уулзч ягаад мэдсэн. Тэрс би бас анх Петр Левинд итгэдэггүй байсан байхгүй. Энэ юу нөхөр вэ? Тэгээ яг хуу дасгалын сурсан цогцлолын дасгалын сураад яг эд шидэн байна уу гэсэн байсан. Нэрээ үннээсээ байсан, нууцуд нь байсан. Гэтэл би бас итгэдэггүй байсан. Сүүл тарин чэнтэй уулзсныхаа дараа ер нь бол Петр Левин бол бодтой юм аа гэж итгэсэн байгаа. Тэгэхээр Петр Левинийг би бол бодтой хүмүүсхийн яг өөртөө нууцж байгаагүй. Гэхдээ би бол чэнтэй уулзчихсан. Гэхдээ тэр түүхээ би ярьдгүй. Яг бол угаасаа анханасаа тийм амлалттай байсан. Чи яг надтай хэрхэн уулзаж юу сурсан тухайгаа бас нэг тэмдэглэрэнгүй ярихгүй гэсэн тийм амлалттай байгаа учраас тэр нэг тийм нуух сүртэй зүйлтэй биш. Тэгвэл ер нь яг тэр Петр Левин шиг л зовлон тоолно гэсэн үг. Ингээд цаг үеэсээ юм төрүүлж хийхин зовлон тэгээд хитрхи амь насанд халтай зүйл хийхгүй байх тий. Эсвэл хит их бусдад ад үзэгдэж, шоронд хоригдож, хорионд орохгүй байхын тулд эсвэл хит их амь насанд занлах хийсэн занлах хийлүүд хүлээн авахгүй тулд тодорхой хэмжээний зүйлсээ тодорхой хэмжээнд нууцлаа гэсэн тиймэрхүү л заавартай гэх юм уу. Энд ч одоо хэдэн он юм бэ? 2010 бод би ч нэгсэн 60 өдөөс 2017 оны 4 сар юм. Тийм. 17 оны 4 сар. Тэгээ би 2017 оны 12 сард болохоор бас одоо явж байгаа энэ Библийн тухай мэдлгүүдээ суралцж ирсэн. Тэгэхээр яг 17 оны 4 сард 18 нас дөнгөж хүрч ирсэн юм байна. Тэгээд мэдээж тийм биш 18 настай хүнд бол гэхдээ энэ мэдлгүүд аз жаргал авчраагүй. Юуроос аз жаргал авчраагүй. Одоо ч ер нь бол хэлж байгаа шүү дээ. Би шавныргаа хитрхи бас гүн рүү битгий яваарэ гэж хэлдэг нь. Хитрхи цаг үеэсээ төрүүлж мэдсэн мэдлэг болон сүнслэг чадвар гэдэг зүйл хитрхи юм бол чиний даах стогоос хитрхи юм бол чам зовлон авчирдаг байхгүй юу? Тийм болохоор хэрэггүй гэж хэлнэ. Тэгээ одоо би хэрвээ яг надтай адилхан 18-тай залуу 18-тай охин одоо энийг заая гэж хэлэх юм бол би ямар зөвлөгөө өгөх юм бэ гэх юм бол танаа хүүхд юу сонирхдаг юм бэ? Тэрийг сонирхвол одоо ингээд гадаадыг сонирхдаг юм уу? Орчин үеийн мэдлэг сонирхдаг юм уу?
Тэрийг бол сонирхол хэрэгтэй. Тэр компьютер хэрэгтэй. Залуу хүнд хэрэгтэй шүү. Гадаад хэл хэрэгтэй. Мэдээж өөрөө дуртай мэрэгчлэр яг дуртай шүү заяа. 100% дуртай мэрэгчлэрээ суралцах хэрэгтэй Монгол. Монгол хэрвээ боловсрол муу бах юм бол гадаад сургууль байж болно. Гэхдээ тэрийг хитрхи өөрөөр нь хүсгүй зүйлийг хүчилж эсвэл мөнгөөр зодож битгий сурах. Ягаад гэвэл тийм мэдлэг хүнд мэдлэг болж үлддэггүй юм. Одоо үүдээ аав ээжийн шаардлагаар юм уу? Эсвэл өөрөө тэр яг юунд зорж байгаа гэдэг тэр зорилгоо ойлгоо тэрнийхээ хөдөлмөрлөөд өөрөө мөнгөө олоод тэгснэ хажуугаар нь суралцж байгаа. Тийм хүмүүс л одоо яг компани захирлуу том мундаг магадгүй ирээдүйн Elon Musk болдог. Тэрээс биш юуг нь ойлгуулаагүй. Зүгээр л өөртөө хүчлээд өөртөөхөө мөрөөдлийн төлөө хүүхдээ мөнгөөр зодоод өөрөө ч гэсэн зовоод ингээд за яг та баян хүн байж магадгүй. Гэхдээ ер нь бол хөвчлэн гадагшаа мэдсээ сурах зарлагтай шүү дээ. Тэгээд сурахчдаг. Гэхдээ хүүхд чинь нэг тийм дэлхийнхаа хүнээс хүсээгүй бол тэр мэрэгчлэрээ тэгчих гоё ажиллаж чадахгүй. Дээрээс нь сүрдүүлээд нэмэргүй. Ягаад гэвэл хүн бол сэтгэлийн амьтан. Тэгэхээр ер нь бол үндсэн сэлэх гээд байгаа санаа нь яг юм бэ гэхээр би 18 та хүүхд төрөө заах чавал зүрчи төөгөнд байгаа сураал гэж хэлнэ. Тийм. Яг ингээд над шиг битээ суралцаа гэж хэлнэ. Нэрэн шүү. Над шиг битээ суралц гэж хэлнэ. Тэг чи над шиг суралцах чавал над шиг шалтгаан байх хэрэгтэй гэж хэлнэ. Тэр нь яг тухайн миний шалтгаан юу байсан бэ гэхээр нэгдүгээр угаасаа ингээд сүнслэг мэдрэмж хэтэрхий өндөртэй байсан. 13 наснаас хойш үнэхээр зовж исэн. Тэгээ би бас өмнө бичлэг хийж байхдаа хэлжсэн шүү дээ. 13 та хүүхдэд айгүй хэцүү байхгүй юу? Тэр чинь ингээд тухайн 13 наснд чи одоо би 2014 он гэсэн үг шүү дээ. Хөдөө байгаа хүүхд. Тэгээ ингээд нэг сонин учир нь ойлгохгүй баахан дурсамжууд толгоор өнгө цутгаад идэг. Тэгээд босон болоогүй янз янзын мэдрээд идэг. Тэгээд хүмүүсийн хүл ч юм уу, хацал ч юм уу янз зовлон мэдрээд идэг. Эсвэл хүмүүс хуурмаг байгаа тухай мэдрээд идэг. Хэцүү. Тэгээд тэрийг хамгаалж чадахгүй, хамгаалтын мэдлэг нь байхгүй мөртөө янз янзын зүйлж харж үзээд ингээ яваад айгүй хэцүү байдаг. Би ер нь 13 наснда яг одоо хэлэхэд бол нууц биш. Тэгэхээр тухайн үед би 2 удаа амиа оруулах гэж оролдож байсан. Тэр нь болохоор нэг нь болохоор яг юунаас олсон бэ гэхээр ганцаар талаас олсон. Тэг ганцаар талаас олсон. Тэр нь болохоор ганцаар талаас олсон. Нөгөөх нь болохоор сэтгэл санааны уналт. Үе тэнгийн дарамт шахалт. Тэгээд үл ойлголцол. Тэгээд нэг ганцхан хүүхд найз авахгүй. Найз байсан ч гэсэн найзуудаасаа жоохон холдсон байсан. Багын найзуудаасаа холдсон. Тэгээд шинэ анги шинэ хүмүүс. Тэгээд тэднэртэйгээ бас яг сүүлд нь ойлголцсон. Дараа эхэндээ яг тэр яг 13 та үед бол би сайн ойлголцоогүй. Ер нь бол ангийн нэг номой ганцаардмал тэр хүүхэд нь байсан. Жохон онцордог. Тэр хоёр нөхцлөөсөө болоод ер нь бол тэгж оролдож байсан. Тэгээд 14-5 наснаас арай гайгүй болж гисэн. Аав ээжтэйгээ ойлголцъё гэхээр ойлголцдог байсан. Би яагаас нэг тийм амар канон дээр гардаг шиг бүр амар хэцүү гэр бүлийг тулаагүй ч гэсэн хэрүүл маргаантай гэр бүл хаасаа хөл байсан. Тэрний нэг жишээ нь манай гэр бүл мөн. Би тэрийг бол зөвшөөрнө хэрүүл маргаантай. Бид зөвөр аав ээжтэйгээ нэлээд маргалддаг байсан. Нэлээд маргалддаг. Тийм бүр нэлээд маргалддаг. Үйл ойлголцоод үе гардаг гэсэн. Тэрийг нэг бахархаж байгаа биш жоо эмзэглэдэг. Тэгтээ эмзэглсэн ч гэсэн одоо засч чадаагүй л байгаа. Гол нь яг юу хэлэх гээд байна гэхээр яг иймэрхүү амьдралын хүүхдүүд байгаа. Надтай адилхан хүүхдүүд байгаа. Гэхдээ тэд нэр хэрвээ одоо яг миний ойлгоцсон байгаа зүйлийг ойлгох юм бол яг тэр үеийн тэр орлогоодоо хийхгүй. Амь орлох юм уу? Эсвэл нэг юм тэгтээ нэг тиймэрхүү юмнууд хийхгүй байх. Тэгэхээр нэг амар хүн амтнд заахар хэмжээний амьдралтай болохоор би та нарт ингэ юм заагаас суудаг биш. Хэлдэ байх хэлдэг штэ. Би өөрийнхөө амьдралын түгээс би та нарт заахгүй. Миний амьдрал бүр алдаагаар дүүрэн одоо ч алдчихж байгаа. Алдаагаар дүүрэн амьдралтай юм баггүй юу? Гэхдээ ядчил харин тэнэг гэдгээ ойлгосон тэнэг эсвэл алддаг гэдгээ ойлгосон алдаатай юм баггүй юу? Тэгэхээр хайр дурлалын түүхүүд дээр ч тийм амар харахгүй яг түүх байхгүй. Гой түүх ерөөсөө байхгүй. Алдаанууд байна. Хоёр таалтаа байна. Ер нь миний X гэж нэрлэгдэхүү хэмжээний хоёр ширхэг хүн байгаа. Нэг нь болохоор 18-тай дарсан, нэг нь 20-тай дарсан хоёр хүн байна. Хоёр түүх нь хоёулаа тийм гоё түүх биш. Тийм алдаатай түүхүүд байсан.
Гэтэ тэр хүмүүс алдаа биш. Зүгээр ер нь нэг амьдрал дээр нөгөө гоё тав тухтай нэг тийм гоё хосон харилцаа байдаг шүү дээ. Тийм дурсамжууд баг тоосон гэх юм уу? Тийм харилцаанд байсан. Тэгээд сүүлд болохоор яг нь зүгээр том хүний сэдвтэй харилцаж утсан хоёр хүн бас байгаа. Тэгээд тэр би өнөөдөр нэг хувийн амьдралаа дийлэх гэдэг юм сохтон шиг байгаа биш. Зүгээр ер нь бол яг хосын амьдрал дээрс тэр гэвлэлийн амьдрал дээрс минь над дээр айгүй их алдаанууд байгаа. Тэгвэл ядчил суралцж байгаа. Тэгээд дээрэс нь өөрийгөө болоогүй гэдгийг мэдчихэж байгаа. Тэр нь л ядч нэг аавчтай тал юм да. Айгүй урт юм ярьж байгаа гэсэн яг үндсэн санаа нь юу юм бэ гэхээр тэр хүүхдүүд хэрвээ яг тийм их алдаа тулж байгаа хүүхдүүд байх юм бол одоо яг миний мэдчихэж байгаа мэдлийг мэдчих юм бол тэр хүн цаг хэмнэн миний гаргаж байгаа алдааныг гаргахгүй гэсэн үг шүү дээ. Бүгдийн нэг янз янзын сүслэг битүүд харагдлаа гэх тэр ямар ч хамаагүй хүний амьдрал ямар ч хамаагүй юм гэдэг ойлгочвол айхаа болчихно. Хоёрдугаар нэг тийм аимшиг киноны гол бааtruуд гэдэг л та нэг юм сүслэг битүүд тэр нэг тийм амар сэдв биш. Эсвэл өөрөө ингээд далдганаад ингээд болохгүй зүйл рүү очиод тэг ингээд тэр нь ингээд алдаа болсон бол хохно гэж хэлнэ. Тэгээд үгүй болвол зүгээр л зайгаа өөрийгөө хамгаалаад сурчих. Бити алга болох гэж дээр. Тэ одоо ингээд товтлогч байх гэж бити яар гэх юм уу? Товтлогч байдаг хүмүүс өндөө байна. Цаан чин тустай хүмүүс байна. Одоо тэ одоо буддаа ч юм уу, христ ч юм уу тэд нар товтлогч авахгүй юу? Тэд нар муу сүнсүүдийг алгалуулж чаддаг байсан. Тэгээ тайвшруулж чаддаг байсан, тайлруулж чаддаг байсан, бурхны элчнэр байсан. Тийм. Хэрэг тийм биш бол зүгээр л хамгаал, өөрийгөө хамгаал. Чи тэр сүнсэнд тусалж чаддаг бол зүгээр л зайгаа. Тэгэл болоо. Баггүй юу? Тэрээс цаашаа одоо ингээд далдганаа те ингээд муу сүнсмэстэй оролцолтоод явах шаардлага байхгүй. Дээрээс нь цаг үе угаасаа хүмүүс хангалттай сэрхгүй байгаа учраас, харанхуй байгаа учраас бие өрхөхдөө нэг тийм харамсал дүүрэн сүнс олж үлдэх тохиолдол байгаа. Гэхдээ энийг хариуцах ёстой хүчнүүд нь хариуцаад эдгэх ёстой хүчнүүд нь эдгэж эхэлж байгаа. Бурхан бол тэнэг биш, бурхан бол хүн биш. Хүнээс хамаагүй хүчтэй. Тэгээд дээрэс нь хүмүүсийг яагаад ингэ гацж байгаа вэ? Ер нь энэ цаг үеийг яаж өөрчлөх үү гэдгийг мэдж байгаа. Тэгээд хангалттай сэрээд эхэлсэн хүмүүс зөндөө байгаа. Гол нь үндс нь болохоор чи зөв замаар яв. Тэгээд зөв багшаа сонго. Тэгээд энгийн мөртлөө суралцчмаар зүйлийн төлөө бити их мөнгө зарлага. Тэгээд одоо би хаяа бүр өөрийгөө гайхдаг л та би ямар тэнэг хүн бэ? Ягаад ингэж тийм тэнэг юм яриад имжлэгийг сууж идэм бэ гэж боддог байхгүй юу? Тэгээ үтсэн юу гэж боддог юм бэ гэхээр би ийм мянган тэнэглэлийнхаа дараа ядаж л би одоогийн нөгөө тэнэг байгаа баясаагаасаа арай л дээр баясаа болох байхаа л гэж боддог. Тийм ичдэггүй гэвэл ичдэг. Гэтэ ичлээ гэж яах юм? Тэг яагаад гэвэл энэ өгүүлбэрүүдэд хэлээгөөс болоод харин миний ярьж байгаа юмнуудыг мдэггөөсөө болоод өөрөгч залуучууд байдаг. Жохон заяа. Тэр яг 6 дахь дасгал гэдэг нэг дасгал байгаа шүү дээ. Тэрний энэ чинь анхдагч ойлголт байхгүй юу? Сүнсээ зүгээр бидээ нэг жохон суулгаад сурцсан байсан бол бие өрөхгүй байх байсан боломжтой залууч зөндөө байдаг. Ингээд өмч мудлаач юм уу ингээд бие өргөснийхэн дараа, нойрсныхэн дараа тий ингээд хорлогдсон байна. Янз янзын битүүд байна. Магадгүй тийм хорлолууд байсан байж магадгүй. Гэхдээ чи жохон өөрийгөө ойлгоод жохон сүнсээ ойлгоцсон бол өөрөө энэ хүн гэдэг бие ойлгоцсон сүнс, осон сүнс ямар хүчтэй юм бэ гэдгийг ойлгоцсон байх юм бол тэгж дэрлэхгүй байх боломж байсан. Дээрэс нь бие өрөхгүй байх зөндөө олон боломжууд байгаа. Бие өргөх мянган боломжууд байдаг шиг бие өрөхгүй байх мянган боломжууд байсан. Гол нь одоо бидний тэр дотны харилцааны нөхцлүүд, бие удирдах нөхцлүүд багш нар худлаа байгаа учраас бид нар бие ойлгож чадахгүй байна. Ягаад дахин давтчихгүй вэ гэдгийг ойлгож чадахгүй байна. Энэ хороор ертөнцийн уужмыг би тэрний нэг хэсэг гэдгийг ойлгохгүй байна. Энергийн бит гэдгийг ойлгохгүй байна. Тэгэл дахиад нөгөө өглөх юм хаантай л шүү дээ. Өөртөө төлөвлөж чадахгүй байна. Бодлоо ууж чадахгүй байна. Эерэг байж чадахгүй байна. Тэнцвэртэй байж чадахгүй байна. Аль нэг хэсгүүрээ төвлөрөөд хитэг төвлөрснөөсөө болоод бэлгийн нэрэгтэй ч юм уу хитэг төвлөрөө завхаарлаасаа болоод өгч болж байна. Хитэг оюун бодол хийсвэрлэлтэй төвлөрөөд мөрөөдлүүдтэй хөдөлгдөөд энерги бар дуусаад насварж болж байна. Үхлийн зөндөө олон шалтгаан байна. Тэ ингээ хитэг шаналл гүнэг зовлонгоосоо болоод харуулслаасаа болоод бие өргөж болж байна. Зөндөө өргөж болж байна. Гэхдээ зовлонгийн мянган шалтгаан байгаа шиг жаргалын мянган шалтгаан байж болно.
Тэ ялах мянган шалтгаан, чамд унах мянган шалтгаан байгаа бол босгоч гэсэн шалтгаан байгаа байхгүй юу? Тэгээд бодол дотроо унангаа, бодол дотроо үхээд харин ирээдүйд чи үхшгүй байдлаар амьдрах чамд муу мухаа алдаж чадахгүй байх чи илүү бурханлаг амьдрах боломжууд чамд байгаа байхгүй юу? Тэгээд 20 минутын бослог болсон байна. Тэгээд галзуу бичлэгээ ингээд дуусгая. Тэгээд галзуу байсаа, тэнэг байсаа, муухай байсаа, аавчтайгаа муухай харилцдаг. Тэгээд өөр чин юу лээ? Царамуутай, октоодод хаягддаг, уйлдаг, дээрлэхүүлдэг, үеийнхэнтэй зодуулдаг. Би олон удаа зодуулж исэн. 10 жилийн ангийнхантаа зодуулж исэн. Тэр бол гэхдээ миний алдаа байсан. Дараа нь ойлгосон. Дараа нь болохоор тэр уулздаг охиныхоо найзууд нь дээрлэхүүлж исэн. Тэр бас л миний алдаа байсан. Тэр хүмүүсийн алдаа биш. Тийм өөрөөсөө хайсан. Яг тийм ухаантай болохоор өөрөөсөө хайсан биш. Үнэхээр буддаан болохоор өөрөөсөө хайсан биш. Зүгээр яагаад юм нөхцөл үүсвэ гэж хайхад алдаа надад байсан байхгүй. Тийм би тэнэг байсан болохоор надад байсан. Тэгээд дараа нь ч гэсэн тийм найз охиныхоо гэрээс хөөгдсөн тий одоо нүүлээ зогсчихсэн. Тэгээд итгэжсэн хүмүүс надад сурвж исэн. Гэтэл миний алдаас байхгүй юу? Тэр хүмүүсийн алдаа байгаа. Тийм яагаад гэвэл би хангалттай хүчтэй байгаагүй. Тэгээд энэ цагийн хангалттай бурханлаг байгаагүй. Тэгээд азар ядаж зүү юм хийжсэн байсан. Тэгэл болоо. Одоо ч зүү юм хэлтэд оролдож байгаа. Даанч амар том хаана байгаад байна. Тэг ингээд хин ч болгоогүй юм ийм хин ч яваагүй замаар ганцаараа явж байна. Яг гоо мэдээж одоо надад мэдээ номын нөхдүүд байна. Гэхдээ яг одоо яг ярьж байгаа сэдв дээр яг ганцаараа байгаад байгаа байхгүй юу. Тэгээд би одоо буруу юм хийж байгаа болов уу гэж бодно штэ хүн. Тэний хүн биш би ч ингээ бодно шалгаж үзнэ. Олон янзаар шалгаж үзнэ. Яаж ч буруу юм хийгээгүй байна. Зөв юм хийсэн байна гэдэг ойлгоно. Тэгээд цаашаа өргөжлөх шаардлага гарч ирнэ. Тэгэл юм бичлэг үлдчихэж штэ. Юу л юм болчихсон ерөөсөө. Энэ бичлэгүүдийн цаана нэг тийм амар ухаантай хүн суугаагүй. Энэ бичлэгийн цаана нэг зэм царайлаг хүн суугаагүй. Энэ бичлэгийн цаана их өөгүй хөндөгших хүн суугаагүй. Зөндөө олон удаа зодуулсан, зөндөө олон удаа уйлсан, зөндөө олон удаа мөнгө алдсан, зөндөө олон удаа хараасан, хараалгасан тийм хүн сууж байгаа. Гэтэ амьд байгаа. Тэнийг хүн сууж байгаа ер нь бол нэлээд тэнийг хүн сууж байгаа шүү. Тийм болохоор ер нь бол харин би дахиад хэлье. Битээ миний хувийн амьдралаас суралц. Харин зүгээр миний алдаад чамаагүй суралцсан тэрний хуйлуудаас суралцчих. Тэгэл болоо байхгүй. Өвцөн тэнийг бичлэгээ ингээд өндөрлөе. Тэгээд үзэх юм баг байхгүй. Тэгтээ ингээд үзэх юм баг байхгүй гэж бодоод нийлсэний дараа нэг үздэг 100 хүмүүстэй бүдэнд баярлаа. Тэгээд тэр 100 дотор нэг ядаж нэг ойлгоод ганц байдаг бол тэгэл болоо. Хаяа яг хөттэй мэдээж байнга юм үзий яасан чаддаггүй. Хаяа нэг ганц сайн шавнар ирнэ. Гэтэ тэр сайн шавнараасаа бизнес бутаа суралцдаг. Ягаад гэвэл маш олон би өөрөө нэг тийм санхүү хэрэгчрэн төрөөгүй ерөөсөө хэрэггүй. Тийм тэгээд дээрээс нь сүүлд хүмүүсийн мөнгөөр хохироосон. Тэгээд тэрэндээ зэрэг мэдчихэж байгаа би яа хохиросноож мэдчихэж байгаа. Ягаад төлөхгүй байгаагаа ч мэдчихэж байгаа. Тэгээд тийм болохоор юу ч гэсэн өрөөлөлт үнч бай. Юу ч оролдоод үзье, юу ч тэнэг бай. Би юу ч залуу байж үзмээр байна. Тэгэл болоо. Тэгээд юу ч тэнэглэл галзуу бичлэгнийхаа 27 бичлэгээ ингээд дуустгая. Мянган тэнэглэлийн далаа засрахгүй бол тэгээд та нар зүгээр бол ингээд хаях хэрэгтэй. Тэгээд би одоо мянган тэнэглэлийн дараа биц одоо ингээд үнэхээр засрахгүй байл тэгээд өөрийнхөө энэ хийж байгаа бүх зүйлсээ болиё. Тэгээд жимэгүүлээ. Тэгээд азар мянган бичлэгийн дараа илүү сайжирч авах. Тэгээд ядаж нэг алдаанаас суралцдаг тэнэг юм байна. Тэгээд үгүй мянган бичлэгийн дараа нэлээ гайгүй болчихволгүй дээ. Адуур яг уулзж байгаа хүмүүстэй бол гайгүй л байгаа. Яг энэ бичлэгэн дээр бол нэлээд тэнэг байгаа. Тэг өнгөрснөө бодоод үзэхэд дахиад тэнэг байгаа. Тэнэг охин муухай биш. Ерөөсөө алдах нь муухай биш. Харин алдахгүй юу ч хийхгүй сууж байгаа мөртлөө амар тэнэглэл дотроо тэр чигтээ гацхан л амар том алдаа шүү. Тэрийг надтай наадгүй зөндөө олон ухаантай хүмүүс хэлж байгаа. Бизнес нь бас тэрийг хэлчээ. Тэгээд үүсэн бичлэгээ өндөрлөе. Хурдан ярьдаг, тэнэг юм ярьдаг. Тэгээд дээрэс нь утга учиргүй юм хэлдэг дуушлаарай. Гэтэ яалтчгүй энэ хүн тэнэг хүн, хурдан ярьдаг хүн учраас ингэ яриа сууж байгаа шүү. Гэтэ азар би одоо ерөөсө согтуу биш байгаа, эрүүл байгаа. Тэгээд мэдээж алкогол хэрэглэдэг үед байдаг. Надад тийм найзууд байдаг.
яг үнэхээр ингээд дуудвал би бас үгүй гэж хэлдэг тийм бас нэг үгүй хэлж чадхааргүй тийм найзуудтай хүн. Тэгэхээр би бас баян хүн. Өмнө нь бол би уйлаа сууж яхад ганцаараа л байдаг гэсэн. Тэгэхээр надад бас найзууд байгаа учраас би бас баян хүн. Бас аав ээж байгаа учраас баян хүн, дүүнер байгаа учраас баян хүн. Гэхдээ би мөрөөдөлтөд хөрмөөр байна. Гэхдээ хин нэгний мөрөөдлөөс өөрийнхөө мөрөөдлөөр баян болмоор байна. Тэгээд сагуу хөвчлөнд хөрмөөр байна. Гэхдээ хажуугаар нь бас юм хийх зүйлсээ хийнэ. Тэгээд үтсэн анхаарал тавьсан баярлалаа. Тэгээд тэнэг бичлэг, галзуу бичлэг 27 байлаа. Баяр таа.